амар хөрхи ингээл ээждэг яг нэг тийм амар санаанд ордог. Би сайхан нэг өчтөр урж өдрийн өчтөр jewelry энийг бас зөвлөхтэй jewelry яг одоо намайг Сүхбаатарын талбай дээр 50 би яг үнэндээ их дэлгүүр хаана гаш шийдгүү гэвэд. Намайг нэг нь харж чалаад энэ нөгөө ардын янаа штэ бай. За hello манайхан та бүхэндээ энэ сайхан нартай өдрийн мэндийг хүргэе. Одоо ингээл Чикаго сая бүр сүүлийн 2-7 хоног бүр амар бороотой заяа бүр ингээд so sad бороотой тэгэл бүр хөөрхий би ч одоо ингээд нараа дагж явдаг юм байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь миний нараа алга болчихдгийг. Тэгээ яг өнөөдөр өчигдрөөс хойш айгуу гоё одоо 6 сар болж байгаа болохоор дулаараад нарн гараад ирсэн чинь ингээл сэтгэл санаа мөө зүү төртөл амар гоё болоод тэгээ байж энэ та анзарч нь яаж вэ? Би өчтөр буйдангаа зарцсан. Одоо нөгөө нэг бараг сарын дараа Монгол явж байгаа шүү дээ. Тэгээд буйдангаа зарцсан. Тэгэл одоо гэртээ гаялууд дутуу жижиг сажиг юмнуудаа зараад үлдээхийн үлдээгээд те. Тэгээд явах гэж байгаа болохоор байрнаасаа дахиад билээ 14 15 хоногийн дараа нүх ахгүй юу. Тэгээд ёо би энэ жил 3 удаа нүүж гин. That's crazy. Ингээд яг ганцаараа ингэж явж байгаа болохоор нүүх гэдэг зүйл бол угаасаа айгүй их чаленжинг байна. Яг энийг даваад гарсны дараа л гайг болгох. Гэтэ одоо Монголдо очичоод тэгээ одоо буцаж ирэх юм уу яахаа яг бүтэн тэр шийдвэр яг жинхнээсээ тэнд гарах гээд байгаа штэ. Өнөөдөр хүүхдийн баяр 6 сарын 1-нд тэгээд аав ээж хоёроос хүүхдийн баяр гэд асуусан чинь айлын дундад биш багд өгдөг гинэ. Тэгэхээр за би өөрөө хүүхдийн чинь гэж одоо тэг өөрийгөө баярлуулад бэлэг авсан. Тэгээ бас дээрэс нь ийм гоё chic shoes манай Монгол арьсан гутлын үйлдвэрээс тэгээ Монголд үйлдвэрлэдэг юм гоё арьсан гутлууд хүрээд ирсэн байна. Яг хүүхдийн баяраар ингэж таарж мардаг ч юм уу. Тэгээ та хэдтаас нэрээ их хөрсийн баярын мэнд хүргэе. Яг ээж нар хүүхдүүд маш гоё баяраа тэмдэглэж байгаа гэж найдаж байна. Тэгээд энд болохоор нэг тийм их юм амар мэдгүй Монголд бол нэлээ өргөн хүрээтэй тэмдэглэж байгаа гэж найдаж байна. Бүгдээрээ unboxing-гээ Монголд очиод хийх bucket list-үүдийг миний bucket list жоохон сонин листүүд байгаа шүү дээ. Битэр гайхаараа. Bucket list-үүдийг бүгдээ хамтдаа сонирхцгаая. Тэгээ бас дээрэс нь та хэд мэн bucket list-үүдийг сонсчоод хамгийн сүүлд за жижиг чи Монголд ирэх юм бол нэг иймэрхүү юмнууд хийж үзээрэй гэсэн юмнууд байх юм бол комент хэсэг дээр та хэд мэн надад үлдээцгээгээрэй. Тэгээд бичлэгтээ орцгаая. Окей. За эндээс эхэлчихье тий. Уултаа орсон. Тэгээ миний сормосны будгийг нөө манай баашуу Сувданагуу аваа явсан байна. Тэгээ сая уултаа орж энэ Sky High гэдэг Maybelline-ийн гоё сормос будаг авсан. Би энэ угаасаа амар дуртай. Тэгээ энэ болохоор нөө lash serum байгаа. Сормос ургуулдаг. Тэгээ өглөө орой хоёрдоо төрчдөг. Би юм serum айгүй хэрэгэлдэг байхгүй юу. Тэгээ хаяада нөө сормос хийлгэждэг болохоор нөө сормосоо буцаагаад ингээд айгүй сайн нөхөн төлжүүлэх хэрэгтэй. Тэгээд энэ хоёрыг авсан байна. Bucket list-ийн number 1 заяо. Тэрлж явж үзэх. Тэр би нэрээ гэхдээ худаачгүй би чи Эрдэнэтийнх штэ. Тэгээд Монтурк high school-ээ төгсөөд Улаанбаатарт ч амьдраагүй ер нь тэр чигээрээ хилийн бэлтгэл энэ төргээд Америк явсан байхгүй юу. Тэгэхээр миний хувьд бол нөгөө Улаанбаатарын яг үнийг хэлэхэд map zap эдрийг нэг сайн мэдэхгүй. Одоо очиод бол мэдээж сурч штэ. Гэхдээ яг одоо намайг Сүхбаатарын талбай дээр 50 гут би яг үнэндээ их дэлгүүр хаана гаш шийдгүү гэвэд. Тэр хавцаа ямар ч тач нэг зүг чигээр явбал юм, баруун явбал юм, зүүн явбал юм гэд мэдчих байх заяо. Одоо тэгтээ бол нэг айхгүй байгаа. Тэрэлжсэн одоо нэг амралтын хэсэг гэдэг штэ. Тэгээ найз нөхдөдөө явж гоё юм байгальд нь гарч үзье гэж айгүйх бодож байгаа байхгүй юу. Тэгээ хүмүүс тэгтээ яагаад тэрэлж явах дандаа муухай юмар хэлээд идэм бод мэдэхгүй л дээ. Тэгтээ би ер нь бол зүгээр өөрийнхөө хүслээрээ гоё тэрэлж явж үзье гэж бодож байгаа тий. Тэгээ бас Монголд дах гоё байгаль юмнуудыг харчмаар байна. Тийм байна. Тэгээ дээрэс нь дараагийнх нь болохоор штэ. Та хэд наваадтай бүр амар шоолохгүй. Шүлэндүүд орж үзье. Би бас орж үзэж байгаагүй. Эрдэнэтэд ямар шүлэндөө гэж байдаг байсан биш. Гэтэ эндтэй яг энэ шүлэндүүд байсан уу? Эсвэл намайг нөгөө энд оюутан байхад манай үеийн найзууд бүгд оюутан тэгээд нэг юм алтартай нэг ресторан одоо хоолын газар байд юм уу те тэнд бөөнөрөө орж тэр юм иддэг байсан гэдэг аахгүй оюутан байхдаа тэгээ би яг Монголд угаасаа оюутан байж үзэж байгаагүй болохоор оюутнуудынхан тэр яг юунд нь болоод байдаг зүгээр яг тэрийг нь л очиж одоо experience
туршиж үзмээр байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол яг хоо ингээд иймэрхүү байгаа. Нэг амар тийм чухал ш. Энэ бол маш чухал заяо. Би 3 дахь bucket list дээр болохоор gym-ийн багш авах гэж байгаа. Тэгээд угаасаа одоо өмнө жил 1 жил бүтэн 1 жил боксд явсан. Тэгээд сүүлийн 3 4 сард нэлээ одоо дасгал илүү хийж байгаа гэх юм уу, төмөр өргөж байгаа. Тэгээд энийг бүр ингээд илүү гоё болгомоор байгаа. Бүр ингээд нэлээд гоё юм hour class те нэг тийм бикини маягийн нэг тиймэрхүү гоё бие шинээр урлаа гэж бодож байгаа хгүй. Тэгээд одоо болохоор яг өөрөө ингээд апп дагаад хийж байгаа болохоор нөгөө нэг яаж нээж ин гэдгээ бас сайн мэдгүй одоо сайн жингээ өргөх ёстой юм уу, ингэх ёстой юм уу гэд. Гэтэ яг мэрэгжлийн багштай нэг сайн яваад нэг ингээд мэдлэгээ тэлээд хий гэж бодсон. За бүдрээ Sephora-гаас авсан. Юм бол энэ хамгийн гол бэлгэн заяа өнөөдөр хасан. Та гэхдээ юу гэж бодож чинь та нав ер нь юунд дуртай мэдэн штэ те. Өмнөх сар би энэ Delina-г авсныг санаж байна уу? Яг өмнөх сар штэ. Бүр Delina-г аваад тэгээд баг өмнөх сараас юу яриад байгаа юм бэ? 5 сарын хэдэнд бүгдээрээ нөө LA San Diego дээр явлаа. 10 хэдэнд явсан штэ. 3-7 хоног, 2-7 хоног, 3-7 хоног өнгөрч байгаа юм уу те? 3-7 хоногийн өмнө авсан юм байна Delina-г. Delina-г нөгөө нэг хайж явж авсныхаа дараа яг энэ хайртайгаа өвчирсэн байхгүй юу би Gucci-гийн 2024 онд гарсан Gorgeous Orchid гэд энэ энэ бүр хайр бүр амар гоё зөө би бүр ингээд цацаад ингээд аваад түрээд ирсэн. Энэ Delina энэ хоёрын нэг өөр юм нь бол хоёулаа амар юм feminine өнөртэй бас заяа. Delina болохоор нэг more юм жоохон sophisticated те нэг юм нуугдмал те нэг амар юм impression үлдээх нэлээд feminine sexy өнөртэй байхгүй юу. Гэтэ бүр тэр нь энийг ер нь date night ч юм уу ер нь би амар хайрлж төрөх гэж байгаа заяа. Тэгээ юм байна. Одоо ерөөсөө авснаас хойш яг энэ хавцал харагдаж байна. Бараг амар нэлээд сайн үнрээ барьдаг болохоор багаар ингээл түрхээ ялцгүй амар хайрлж төрөх юм байна. Энэ болохоор size-аараа арай жоохон чүд том. Гэтэ ялгаагүй. Тэгээд Gucci-гийн энийг одоо харуулж яах гэж байгаа юм те. За энийг задлаж хоорондоо дараагийнхаа юм ярьж. Тэгээ миний нэг хүсэж байгаа юм болохоор мэдээж бас Монголд очсон чинь би нэг юм гоё шоу нэвтрүүлэхт орё гэж бодож байгаа. Одоо хоол моол. Уул нь хоолндоо мөө штэ. Гэтэ нэг хоолны ч юм уу, эсвэл нэг юм гоё подкастт ч юм уу ер нь орё гэж бодож байгаа. Тэрэн дээр бол угаасаа нэг амар санаа зовхгүй байгаа очих болохоор. Эсвэл нэг юм телевизийн нэвтрүүлэг ч юм уу те орё гэж бодож байгаа байхгүй юу? Зүгээр хэрвээ боломж нь алдах юм бол нэг киноны нэг амар хөөрхөн жижигхэн парт ч юм уу хамаагүй ер нь тоглоё гэж бодож байгаа. Meet my miracle. Амар cute байгаас ийм шар өнгөч одоо амар мод болоод байгаа шүү дээ. Тэгээ нөгөө Delina-тай харьцуулах юм бол ер нь бол хоёулаа Delina чинь 1 ounce заяа. Gucci-гийн Gorgeous Orchid нь болохоор 50 мл-ийнх нь. Тэгээ би Delina-г уг нь ингэж ирнэ гэж бодсон байхгүй юу? 20 мл-ийн зүрхтэй. Гэтэ Delina нь үнэтэй байсан. Delina-гийн тэр том нь болохоор $300 $390 хавцаа илүү да. Тэгээ энийг болохоор би 200 дээр авсан. Тэгээ хөрхөө хямдарсан. Дээрээс 8 азтай. Миний нөгөө нэг Nordstrom-ийн картанд $40 ирэх байсан. Тэгээ бүрсэг let me get it. Тэгээд энэ хоёр минь байгаа. Gucci-гийн яг энэ floor бүр заяа энийг ингээд түрхэнгөө энэ ер нь жоохон зуны хэлэг үнэртэй басахгүй. Тэгээд ингээд энийг түрхэд ингээр нэг тийм амар юм young, sweet, юм playful яг ингээл нэг юм амар хөрх ингээл ээждэг яг нэг тийм амар санаанд ордог. Бас нэг миний ингээ зан характертай ер нь жоохон төстэй дүү маяг гэдэг. Би өмнөх бичлэг дээр хэлсэн шүү дээ. Өнөртөө бас авахтаа ингээд нэг юм үнэрлээд нэг тэр эмгтэйг ингээд төсөөлж агаад байдаг. Тэгээд дараа нь төрснийхаа дараа өөрөө тэр эмгтэй ингээд ингэсэн шиг ингээд яа би өнөртөө бас амар дуртай болохоор за anyways за тэгээд тэрний дараагийнх тийм нэг music festivalд явж ирсмээр хаа. Эсвэл гоё тоглолт үзье гэж бодож байгаа. Нөгөө нэг одоо нөгөө айгүй нөгөө гоё нэрийг мартсан. Би түрүү яг ингэж нэр мартаж байгаад нэг найзтай амар загнасан шүү дээ. Амар чухал music festival болдог гэдэг 7 сард Playtime. Yes. Саналаа. Playtime дууг нь явж үзье гэсэн. Гэтэ хэрвээ боломж нь олдох юм бол явна. Сая тэр 100-ны 100 гарсан ямар амар юм бэ дээ. Би бүр айжл шүү дээ. Бурхан гигээс ихөөс миний ч хүн амьд утгал байдаг газрууд хамаагүй очиж болох юм уу гэж бодлоо. Тэгээд намайг нэг нь харч чалаа та. Энэ нөгөө ардын нэртэй бай. Хэрэг тэмүүлээд бүр яана. За муу юртэй. Юу тийм бахав. Тэгээд би теннис юм уу, гольфийн сургалтыг бас харж байгаа. Тэгээд миний одоо очсон үеэр чинь би ч одоо
7 сар, 8 сар, 9, 10, 11, 12, 1, 2. За хамгийн багадаа би 8 сар байлаа гэж бодсон шүү дээ. Тэнгүүд угаасаа 7, 8 сар дандаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөнө гэдээ орхисон. 9 сард зугаална. 10 сард ингээд магадгүй контент өдр хийгээд нэлээд завгүй байхах. 11 сараас эхлээл нөгөө найзуудын төрсөн өдөр нэтэрэ бла бла гэл 12 сард миний төрсөн өдөр шинэ жил гэл бла бла гэл 1 сар ингээд байж овоо өөрх ингээд шинэ омон энтергээ байж идэл 2 сард нөгөө цагаан сар маар энэ төр гэл ер нь бол дандаа сараараа за өнөө нэг иймэрхүү төлөвлөгөөтэй байх юм байна гэд мэдэгдэж байгаа. 10 сард нөгөө нэг шинэ дахиад гоё дэвтэрнүүд гарч ирнэ. Growth-тэй. Тэгэхээр та хэд минь бас тэрийг хүлээж агаараа. Дэвтэр дээрээ очиод ажиллах бас нэг bucket listтэй байгаа. Тэр бол миний ажлын хамгийн том чухал нэг хэсэг байгаа. Тийм хөдөөгөр аялна заяо. Хөдөөгөр аялмаар байгаа. Тэр нь увсаар явмаар байна, ар ангаа явмаар байна. Тэгээ одоо хөвсгөлд бол угаасаа яваад утсан. Гэтэ угаасаа бас хөвсгөл явна. Монголынхаа гой байгаль нэг алтай даан богдыг бас хармаар байна. Тэгээ бүр ингээд зүгээр Монголоо очиод амар гой судалмаар байна. Бас дээрэс нь угаасаа 24/7 шууд content creator тэгээ өөрийнхөө дуртай зүйлийг хийж байгаа учраас яг тэр чигээр явъя гэж бодож байгаа. Хэрвээ боломж нь олдох юм бол бас ер нь нэг хөөрхөн семинар хийчихье гэж бодоод байгаа. Одоо Америкийн нэгдсэн улсад суралцах тухай ч юм уу те эсвэл явахаасаа өмнө юу бэлдэх хэрэгтэй гэдэг нэг тиймэрхүү семинар уг нь хийчихвэл манай хөрхөн үзэгчдэд дүүнерт маань ч гэсэн ер нь нэлээд хэрэгтэй юм байгаад байгаа шүү дээ. Энийг болохоор би pointer авсан. Энэ нөө Sephora-гаас юм аваад авах тусан point нь нэмэгцээр агаад, оноонууд нэмэгцээр агаад үсний treatment бүр амар дурлаад байгаа. Одоо энэ чинь үсээ амар гоё ингээ ургуулад ингээл өөрийнхөө scarf хууханда ус ургуулах гоё витаминууд түрхээд байгаа. Хуурай өсөнд арьсанд гинэ амар их зориулагдсан тосон юм байна. Ашгүй миний тос яг дууссан. Тэгээд хуухны уураг юм. Nice. Окей. За ийм хоёр юм ирсэн заяа. За одоо бүгдээрээ чигийнхаа shoes-ыг задлж үзье заяа. Мэдээж хөдөө очно гэсэн бодол байгаа л да. Гэтэ хөдөө бол би тисгүүгүйг бас сайн мэдэхгүй байна. За Chick shoes-ээ бүгдээрээ задлж үзцгээе. 1994 оноос хойш Chick shoes маань үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Тэгээд нөө Chick shoes-ийн гутал тавчгнууд амар алдартай байдаг эрэгтэй эмэгтэй айлайлна. Йоо, энийг харцаач. Хөөрхөн байгаа зү. Яг юм арьсаар тэгээд үйлдвэрлэгдэж одоо ингээд гараараас ингээд хийгдсэн. Тэгээд би нөө нэг чигийг хийсэн хүмүүстэй бас энд Чикагод таарж уулзчихсан байхгүй юу. Тэгээд бүр амар nice. Өөртөө нөгөө нэг тэр их ч ингээд гутал мутлынхаа загваруудыг өөрөө хийж өөрөө ингэж уралдаг болохоор бол бас амар мундаг гоё санагдсан. Би ч гутал jewelry энийг бас зөвлөхтэй jewelry гутал эдлэл чимэглэл тэгээ өнөртэй ус гуранд бол бүр ингээд амар хайртай. Даа ялангуяа гутал өнөртэй ус хоёрт so cute энийг болохоор ингээд амар хөөрхөн хаяа би офис руугаа бас өмсөж явбал их зүгээр юм байна. Угаасаа нүүн тавчгийн би өмсөж үзээд одоо углаашийн юу агаад хэрэлж үдцсэн болохоор нөө айгүй зөөлхийн эвтэйхэн гэдгийг мэдээд байгаа юм л да. Ийм арсан гутлууд ч гэхдээ амар хөөрхөн. Damn bro. Oh my god. Яны ямар хөөрхөн юм бэ? Сувданаад явуулсан шүү дээ. Ямар хөөрхөн. Ажлын офис дээр өмсөл хөөрхөн те. Манай сувданаа одоо Монголд нэр үнэн жаргаж байгаа шүү дээ. Өдөр болгон аав ээжээр хоол хийлгүүлсэн юу идж байгаа зураг над руу явуулан заяа бүр нааг атаархуулна гэж боддөг юм шиг юм байгаа юм. За бүгдээ 3 дахь шүүсийн чигээсээ задлж үзцгээе. Би энийг яарсаа хараагүй юм штий. Oh my god. Энэ ямар надад бүр ийм гутал юусоо байдаг гэх юм яах дандаа ийм өсгийтэй бүүцснүүд байдаг байхгүй юу. Энэ гэтээ ямар зөвүүн тэ дээгүүрээ нөгөө сафка өмсчөөд тэгээ доогоороо зүгээр бариу өдөр өмд өмсчөө тэгээ бороотой үед бол бүр амар хөөрхөн. I like it. Үнэр бүр ямар гоё юм бэ? Ямар гоё зөөлхөн юм бэ? Доторх нь бүр гоё юм манайхаа. Тэгээ та хэдэд нөгөө нэг офис дээрээ өмсдөг өөрийнхөө би углаашийг аваад ирсэн тэрийг харуулъя заяа. Энэ болохоор углааш нь би ийм хартайг авсан дээ. Сувдана бит хоёр нөгөө нэг Чикагод бас үзэсгэлэн худалдаан дээр очиж бит хоёр авсан байхгүй юу? Уул муул нь бүр амар хөөрхөн хардаа. Би энэ гэхдээ офис өмссөн байгаа шүү манайхаа. Амар өвтэйхэн заяа. Офис дээр ер нь та хэд маань ч гэсэн офис ч гэлтггүй сургууль дээрээ ч гэсэн ингээд 7-8 цаг нэг гуталтайгаа биш. Та ялгуу эмэгтэй хүмүүс ингээд нөө чийг татдаг. Эрэгтэй хүн ч гэсэн чийг татдаг штэ. Тийм болохоор заавал нэг солих ээлжин гуталтай машиндаа ч юм уу ойрхон байлгаж авсан хамаагүй дээр идэм байл шүү. Ер нь зүгээр цаашдах нь эрүүл мэндэд нь хандаж хэлэхэд. Тэгэд энэ нь угаасаа бест селлер юм бэлээ. Тэгээд би чигийн гутланд бүр ингээд амар дуртай болсон чинь надад харин сая яг энэ ирж байгаа байхгүй юу. That's so cute. Надад энэ их таалагдлаа. Энэ хоёр угаасаа яг ялчгүй best хоёр юм байна.
За ийм байна. Тэгээд өөр би bucket list-эн дээр би сая зөндөө их юм хэлсэн тий. А тий бүтэн биеийн үзлэгэнд орно заяо. Одоо ингээл нөгөө нэг бүдүүн мистер гардаг штэ. Амар ингэж мингэснэ. Гэл бүтэн биеийг үзэж мүзээл тий. Ингээл амар скандал гэдэг. Би яг тийм бүтэн биеийн үзлэг хийлгэе гэж бодож байгаа. Яг хуу цус мусаар эдэр бас өгнө л дөө. Мэдээж яг биеийн дотор юу хэрэгтэй нэтрэгээд. Тэгээд одоо угаасаа нөгөө жимийн багш магш эдэр аваад нилээн биендээ анхаарах байгаа учраас анхаарч л байна л та. Гэтэ бүр ингээд мэрэгжлийн талаас анхаарах байгаа учраас 10 жил тэмдэг одоо Монголда тэмдэглээгүй төрсөн өдөр шинэ жил цагаан сар 3-ыг очиод заавал хийнэ гэж бодож байгаа. Ер нь нэг иймэрхүү юм байна. Тэгээд та хэд маань бас Монголдо очсон бол нэг ийм юм хийж үзээрэй энэтрээ гэдэг гоё саналыг комент хэсэг дээр бичцгээгээрэй. Надтай хамт байж дахин unbox хийсэнд маш их баярлалаа. Тэгээд миний bucket list-д ер нь айгүй хөөрхөн тийм дараахан байгаа юм сте. Одоо өөр яг юу гэж яхан тэгээд хамгийн гол нь дандаа нөө зоригтой очиж байгаа болохоор нааша цаашаа одоо тэгчээ гэсэн юм байхгүй яг зорилгынхоо дагуу явна гэж бодож байна. Би сайхан нэг өчтөр урж өдөр яа хумсаа амар гоё nail stand болсаахгүй юу. Тэгээд энэ дээр ингээд амар хөөрхөн олон юм чимэглэлүүд надад хийж өгсөн. Тэгээд энэ хүртэл үтсэн бол бүгдээрээ юм гоё юм бантаг үлдээцгээе тэ. Энэ хоёр дээр байгаа шиг харагдчихэв үү? Окей. Юм гоё бантаг үлдээцгээе. Тэгээд энэ хүртэл үтсэн та хэдтэй баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Баяр таа.